Сайн байцгаана сонсогчдоо Час өдөр подкастын шинэхэн дугаард тавтай морил. За манай сонсогчдын ихэнх нь бол мэддэг болсон байх. Манай сувг одоо хүмүүсийн гинэн ихтгэмтгий эсвэл хит шашинлаг байдлаар нь далимдуулж, заллаж, мэхэлж байсан хэрэгүүдийг бол үе үе ярьдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараар 1990-ад оноос хойш Монгол улсыг одоо бүхэл бүтэн улсаар нь тэгээд ерөнхийлөгчтэй юутай хитэн заллаж байсан, нийгмээрээ бүгдээрээ шуурж байсан хит хитэн түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлдсэн байна. Та бүхэн дугаараа дуустал нь хамт байгаад түүх тус бүр дээр санал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Ингээд бүгдээрээ эхний хүний тухай ярилцъя. 1990 оны 4-р сарын 8-ны өглөө 10 цагт тухайн үеийн Найрамдлын район буюу одоогоор Баянзүрх дүүргийн 5-р хороо Үлгийн 15-р гудамжинд айлд гал гарсан тухай дуудлага нийслэлийн цагдаагийн газрын жижүүрээр дамжин төв галт командад ирсэн. За уг хаягт Үнэрмаа гэх 22 настай эмэгтэй өөрийн аав ээжтэйгээ амьдарч байсан. За тэгээд дуудлагын дагуу галын машин очиход тэр айлын Монгол гэрийн хойд талын туурах хэсэг нь шатаж байсан ч гэрийн эзэн дөнгөж сая өөрөө унтраачихлаа гэд сууж байсан юм байна. Тиймээс гал бүрэн унтарсан, галын шалтгаан нөхцөл тодорхойгүй байсан учраас галын машин тэр дороо бутсан. Гэтэл дуудлагаар очисон галын машиныг буцаад гал командын байранда дөнгөж хурж ирэхэд дөнгөж саяны гал гарсан айлаас дахин дуудлага ирсэн байна. Тэгээд 11 цагийн үед эргээд очиход гэрийн зүүн талын хэсэг нь шатаж байсныг гэрийн эзэд мөн л өөрсдөө унтраачихсан байв. Шалтгаан нөхцөл нь тодорхойгүйч гал унтарсан учраас галын машин дахин бутсан. Ийм янзаар тэр өдөр тухайн айлаас гал гарлаа гэх нийт 33 дуудлага ирсэн нь төв архивт бүртгэгдэн үлдсэн байдаг. Гэтэл нэг өдөрт 33 дуудлага ирээд зогсоогүй, бараг өдөр болгон тэр айлаас дараах дуудлагууд ирсэн байна. Ингээд тэднийхээс ирсэн дуудлагуудаас нь дурдаад явъя. Хамгийн анхны дуудлагаас 10 хоногийн дараа буюу 4-р сарын 17-нд амбаар маань дотор талаасаа шатаж байна гэх дуудлага ирсэн ч дахин гэрийн эзэд галыг унтраасан, гал сөнөөгчд бутсан. Мөн тэр өдөр шуудаа шатлаа, хуйлаастай хар цаас булангаас шатаж байна гэх 3 дуудлага ирсэн байна. Маргааш нь буюу 4 сарын 18-нд өглөөний 6 цаг 50 минутанд цонхны хөшөг үүдний амбарт өлгөөтэй байсан эмэгтэй хүний цув шатсан гэх 3 дуудлага иржээ. Харин 4-р сарын 17-нд гялгар ууттай өөхөн тос, ханны цаас, 2 ширхэг гитар шатлаа гэх дахин 3 дуудлага ирсэн бол 4-р сарын 22-нд мөн хананд өлгөөтэй цув хүүхдийн тэргэн дотор байсан дээл шатаж байна гэх 2 дуудлага ирэв. Ингэж явсаар хамгийн сүүлд буюу 5-р сарын 21-нд зуны сууц бүхэлдээ шатаж хажуу талын хашааны дарс сүрэн гэх айлын амбаарыг нь шатаасан гэх мэт нийтдээ галын 113 дуудлага ирснийг архивт бүртгэж тэмдэглэжээ. Ингээд тун учир битүүлэг зүйлээс үүдэлтэйгээр гал гарсан учраас албаныхан ил Батмөнхийх гэх айлыг шалгаж эхэлсэн. Энэ үед Батмөнхийн 22 настай охин Үнэрмаа дараах тайлбарыг өгчээ. Тэрээр хэлэхдээ миний орж гарсан газар зүгээр байхад л шатаад ах юм. Сэтгэл хөдөлсөн, бухимдсан үед гал илүү дүрлцэж хасаад байна. Өмнө нь ганц 2 удаа ингэж байсан ч одоогийн шиг өдөр болгон тавтагдаж байгаагүй. Гайхаад учраа олохгүй хэцүү байна гэж 22 настай Үнэрмаа мөрдөгчд ярьжээ. Хэргийг мөрдөж байсан цагдаагийн алба хаагчид Батмөнхийн Үнэрмаагийн гаргасан галын учир шалтгааныг тодруулахаар шинжлэх ухааны академид хандсан. Шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнгийнхэн Үнэрмааг судлаад юр бусын хүн гэж тодорхойлсон байна. Тэрний 2 гарынх нь биогүйдлийг хэмжиж үзэхэд энгийн хүнийхээс 5-аас 6 дахин илүү байсан тухай мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл Үнэрмаа ууртай байвал тэр өдөржингөө түүний ойр орчимд нь гал гардаг. Хэрвээ Үнэрмаа тайван, тогтуухан байх юм бол огт гал гардаггүй гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн байна. Нэг ёсондоо түүний биенээс био энерги хүчтэй цацагдаж бөмбөлгөн хэлбэртэй захилгаан үүсгээд тэр үүсгэсэн захилгаан нь шатагч материалтай урвалд орсноор гал асаж байна гэж шинжлэн тогтоосон юм байна. Тухайн үеийн Монгол Улсын их сургуулийн биофизикийн тэнхимийн эрхлэгчч тэр энэхүү онолыг нь байх боломжтой зүйл гэж батлаж байсан учраас монголчууд тэр аяараа шахуу итгэж Үнэрмаа гэх 22 настай бүсгүйг том жижиггүй бараг л шүтэж эхэлсэн гэж хэлж болно. Улс даяар түүнд туслах хандивын аян зарлаж 14 төрийн бус байгууллагаас их бага хэмжээний мөнгө
хандуулсан байна. Бүр Үнэрмааг анагаах ухааны их сургуульд урилгаар илсүүлжээ. Ингээд Үнэрмаа олон нийтэд танигдаж эхэлсний дараа түүний аав Батмүнх, ээж Мегмар нар нь тухайн үеийн ерөнхийлөгчд захидал бичсэн байна. Захидлыг нь бүрэн ихээр нь хүргэе. Миний бие 1944 онд Архангай аймгийн Чулууд суманд төрсөн улс төрийн дээд боловсролтой хүний бага эмч, жолооч мэрэгжилтэй. Монгол ардын хувьсгалт нам болон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байна. 1990 оны 4-р сарын 8-наас манай гэрийн энэ тэндээс гинэтхэн гал асаж нийтдээ 71 удаа гал гарлаа. Гал гарах үед улсын гал команд байнга ажилласан. Уг гал нь манай охин Үнэрмаатай холбоотой гэсэн эцсийн дүгнэлт гарч улмаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс 3 сар ажиглалт шинжилгээ хийсний хүчинд охиныг минь биендээ био тогтой гэснээс өөр онцгийн дүгнэлт гаргаж чадсангүй. Тэгээд био тогийг нь цаашид хүн ардын сайн сайханд ашиглая гэд Үнэрмааг анагаах ухааны дээд сургуульд оруулах урилга өгсөн. Одоо охин минь онц сурж байна. Гал гарснаар 8 ам бүл өмссөн хувцастайгаа үлдэж гэр, хашаа, байшин, эд хогшил, хувцас хунраа шатааж нийт 65 мянган төгрөгийн хохирол үзсэн. Даатгалаас 8 мянган төгрөг, бусад байгууллага, ажлын газар хамт олноос 20 мянган төгрөгийн тэтгэмж авч нийт 28 мянган төгрөгийн хохирол нөхөгдлөө. Гэтэл яав? Гал дахин үргэлжилж 43 удаагийн гаралтаар 56 нэр төрлийн эд хогшил, хувцас шатаж 8332 төгрөгийн хохирол дахин гарлаа. Цаашид хэдэн удаа шатаж хичнээн хохирол гарахыг би хэлж мэдэхгүй байна. Охин маань одоогор өмсөх хувцас дутмаг байгаа тул гэртээ байж юмаа шатаагаад л сууж байна да. Өнгөрсөн жил галаас айгаад цочиж хилгүй болж байсан. Харин 1991 онд айхаа байж баг галыг гараараа унтрааж гал хаана гарч байна гэдгийг баг зэрэг мэдэрдэг болсон. Үнэрмаа хаана л байна? Тэнд гал гарч Үнэрмааг гэрээс гарсан тохиолдолд гэрт гал гарахаа зогсдог нь олон баримтаар нотлогдлоо. Шинжлэх ухааны байгууллага маань нэг хэсэг анхаарад байсан ч сүүлийн үед хайхрахгүй болж энэ өөр хайлын аз мэдсэн хэрэг гэдэг боллоо гэж бодож байна. Миний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үйлгээр ирээд байна. Өндөр хөгжилтэй улс орнуудаас мэрэгжилтэн урих юм уу? Эсвэл судлах томоохон төвүүдэд Үнэрмааг явуулж болохгүй юу? Энэ хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаас анхаарч өгөөч. Нодлонгоос хойш 117 удаагийн гал гаралтаар 73300 төгрөгийн хохирол бидэнд учрлаа. Хэрвээ миний буруутай үйл ажиллагаанаас болсон бол бидэнд бодох юм алга, лайга идэх ёстой. Харин байгалийн ийм үзэгдлээс шалтгаалсан болохоор яг яах ёстой юм бэ? Энэ айлын амьдрал ах уу, хохирол байх уу? Манай гэр бүлийнхэн тохиолдсон гачигдал, зовлонг, даван туулахад улсаас зохих ёсоор анхаарна гэдэгт итгэж байна. Өргөдөл гаргасан авто тээврийн 28 дугаар баазад диспетчер ажилтай Ламжав авахтай Батмүнх. Хүүхдийн хувцсны үйлдвэрийн ойдолчин даваад орж авахтай Мегмар. Анагаах ухааны их сургуулийн оюутан Батмүнх авахтай Үнэрмаа гэсэн захидлыг ерөнхийлөгчд хөргүүлжээ. За ингээд Үнэрмаагийн аавын өргөдлийн дагуу ерөнхийлөгч анхаарах үүрэг чиглэл өгч тэднийд орон сууц олгох шийдвэр гаргасан байна. Баянзүрх дүүрэгт бүхийн өргөөний баруун талын 22 дугаар байранд 3 өрөө орон сууц олгож Үнэрмаагийн биеийг улсын 2 дугаар төвөмлөгийн эмч нарт даатгсан байна. Ингээд Үнэрмаа бүхэлдээ улсын хамгаалалтанд орсон гэж хэлж болно. Тэрч бүхэл Үнэрмааг гадаад руу сургуульд явуулж эсвэл шинжилэн судлуулах нэрээр алдаж болохгүй гэх тушаалыг гаргаж хяналтандаа байлгасан байна. Үнэрмаа алдартай болж тэр гудамжаар явхад нь гал гаргадаг Үнэрмаа явж байна гэд иргэд бүчиж аваад тойрч зогсдог болсон гэж байгаа. Хөөхөн тухайн үедээ одоо инфлюенсер, селебрити шахуу болж байсан гэсэн үг юм байна. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр Үнэрмаагийн тухай өдөр шөнөгүй бичээд Монголын арт түмэнд баатар мэтээр дурсагддаг байсан. Ямар гарчигтай нийтлэлүүд гарч байсан бэ гэхээр Үнэрмаа гэх эмэгтэй биеэсээ гал гаргаж гайхамшиг бүтээж байна. Бас нэгэн сонин дээр уснаас гарсан түүмэр буюу Үнэрмаагийн бүтээсэн гайхамшиг. Мөн өөр сонин дээр гал гаргадаг Үнэрмаагийн хүчийг шинжлэх ухаан батллаа гэх зэрэг мэдээлэл нийтлэгдэж байсан байна. Ингээд удалгүй Үнэрмаа сурснараа ээлжит галаа гаргадгаараа гаргасан харин үзэлгээр очисон галын шинжээж цагдаагийн ахлах дэслэгч
Гэхдээ Бат жаргал тэдний гэрээс асаж дууссан 2 ширхэг шүдэн зоолж эд мөрийн баримтаар хурааж авсан. Тухайн үед ахлах дэслэгч Бат жаргал хэлэхдээ эцэг их нь тамхи татдаггүй. Үнэрмаа өөрөө ч татдаггүй. Гэрээс нь тамхины иш олдоогүй. Орон сууцнд учраас шүдэнц хэрэглэх шаардлагагүй байх. Үлгүүр дүлгүүтэй алчуур унжсан хөшгөн уртаараа Үнэрмаагийн биеийн дунд дээд хэсэгтээ нэг төвшөнд байхад гал дандаа доод үзүүрээс нь эхэлж гарсан байна. Бас гал дандаа тэдний герт гадны хүн байхгүй үед гардаг нь хачирхалтай гих зэргээр Үнэрмаад үл итгэж эхэлсэн бөгөөд өөртөө нь уулзаж "За Үнэрмаа минь тоглоомоо дуусгах болоогүй юу? Чиний тавьж байгаа жүжигийг бид мэдэж байгаа шүү. Хожмын өдөр өөрсдөд чинь гай болно. Чи ямар зорилгоор гал тавиад байгаа юм бэ? Зорилгоо үнэнгээ яр" гэж тулгсан юм байна. Гэтэл Үнэрмаа болохоор байцаагчид та намайг хардаад байх хэрэггүй, шинжлэх ухаан тогтоочоод байхад та нар юу мэдхэвдэ? Намайг ингэж гүрцснийхөө горыг та өөрөө удахгүй амсах болно гэх зэргээр уурлаж аавдаа хэлсэн байгаа. Түүний аав энэ талаар сонсоод ерөнхийлөгчд энэ тухайн дахин өргөдөл бичсэн. Тэрээр дараагийн өргөдөлтөө цагдаагийнхан охин руу минь дайрч гүтгэж манай гэр бүл рүү давшиж гутаан доромжилж байна. Охин минь сэтгэлээр унаж дарамтны дунд түгшиж амьдарч байна. Байгаль ертөнцийн ховор үзэгдлийг хайрлаж хамгаалахын оронд ингэж доромжилж байгаа нь хаанхан ёс вэ? Манай гэр бүлийг хамгаалтанд авч хамгаалж өгнө үү гэсэн захидлыг ерөнхийлөгчөд хүргүүлсэн. Өргөдлийн дагуу тухайн үеийн ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаагийн дарга нарт хариуцлага тооцоод хамгийн гол нь Үнэрмаагийн гэрээс сэжүүр олсон шинжээч Бат жаргалыг бүр мөсөн ажлаас нь халсан байна. Энэ асуудлаас үүдэн гал командын дарга энэ Арслан гэх хүн ерөнхий сайд нар хууль хяналтынхандаа итгэдэггүй тухай дурдаад сайн дураараа ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Ингээд ажлаа хуулийн дагуу чанартай, гүйцэтгэлтэй хийж байсан хүмүүст хариуцлага тооцсон энэ асуудлаас үүдэн үүнээс хойш Үнэрмаагийн талаар хинч ам нээж чадаагүй гэдэг. За ингээд ерөнхийдөө Үнэрмаа хүссэн юм авчихсан, 3 өрөө байранд орсон, сургууль дурилгаар илссэн, 2 дугаар эмнэлэгт эрүүл мэндэ бүрэн даатгсан. Бүр улсын ерөнхийлөгч нь цаашлаад шинжлэх ухааны академиар хүлээн зөвшөөрөгдсөн учраас гал хэсэгтээ намжиж 1990 оны сүүлч хүртэл Үнэрмаатай холбоотой галын дуудлага багассаар намжим болсон ч гэсэн 1991 оны зунаас гал дахин гарч сандаргаж эхэлсэн байна. Цагдаагийнхан энэ үед Үнэрмааг наривчлан шалгаж эхэлсэн бөгөөд хоорондоо Үнэрмаа дахиад шатаад эхэллээ. Дахиад нэг байр хэрэг болсон юм байх та гэх зэргээр ярьдаг байсан байна. Харин Үнэрмаагийн аавын ажлын газрынхан буюу Авт тээврийн 28 дугаар баазын ажилчид энэ бүх зүйлийг Үнэрмаа биш түүний аав Бат мөнхөл зохион байгуулж байгаа гэх зэргээр симхэн хоорондоо хов болгож ярьдаг байсан байна. Наривчилсан шалгалтын хүрээнд Үнэрмааг гэрт нь болон сайд нарын 2 дугаар эмнэлэгт цагдаа нарын хяналтанд ор байлгаж гал гаргах үед нь ажиглалт хийсэн байна. Туршилт ажиглалт хийж байсан албан хаагчид хяналтын камерын тусламжтайгаар үйлдэл дээр нь Үнэрмааг барьж чадсан. Тэрээр гутал дотроо хайрцаггүй задгаа шүдэнз нууж байгаад хөнгөө үед зураад гал асааж байгаа нь камерт бичигдэж үлдсэн байдаг. Мөн түүнийг олон хоног хорионд байлгасан болохоор сүүлдээ гутал дотор нь байсан шүдэнз нь дууссан учраас тэр ууралсан ч гал гаргах чадалгүй болж хэрэгээ хүлээсэн гэдэг. Үнэрмаа мэдүүлэхдээ дурдахдаа аавынхаа захиалгаар гал гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийлөгч, ерөнхий сайд шинжлэх ухааны академиг хуурсан Үнэрмаад эрүүгийн хэрэг үүсгэж сургуулаас нь хасаж орон сууцыг нь хурааж авсан бөгөөд шүүхээс 1992 оны 1-р сарын 11-нд 3 жилийн хорих ялыг оноосон. Гэхдээ Үнэрмаа хорих ангид ердөө хэдхэн сар хоригдсон бөгөөд ардын хувьсгалын 71 жилийн ойн өршөөлт хамрагдаж суллагдсан байдаг. Харин Үнэрмаагаас анхны сэжүүрийг илрүүлсэн шинжээч Бат жаргалыг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан ч тэрээр ажлаасаа халагдаад нэг их удалгүй 36 наснда харамсалтайгаар таалал төгссөн байв. Бүхий өргөний хажуу талын 22 дугаар байранд Үнэрмаагийн хөрш байсан эмэгтэй нэгэн ярилцлагандаа дурдахдаа хэрэг илрэх үед Үнэрмаа хамаг эд хогшлоо аваад нүүж байсныг нь харж байлаа. Ямар хурдан ачаад алга болсон гэж санана. Тэднийх 3 номерт манайх 4 номерт байдаг байсан гэсэн ярилцлага өгсөн байдаг бол Архангай аймгийн Чулууд суманд амьдардаг Үнэрмаагийн хамаатнууд түүнийг гадаадад амьдардаг тухай ярьсан байдаг. За ингээд үүнээс гадна 1990-ад онд өөрийгөө үзмэрч гэх хүмүүс маш олноороо нэмэгдэж Монгол улсын анхны ерөнхийлөгч хүртэл дэрэгдээ Ромбуу гаригтай холбогддог гэх даш цэрэн хэмээх
үзмэрчтэй болсон бөгөөд тэр хүнээ бүр ерөнхийлөгчийн зөвлөлийн албан тушаалд тавьчихсан байсан. Өөрөөр хэлэх юм бол Даш Цэрэн гэдэг хүн төрийн үзмэрч гэх хэрэгэм зэрэгтэй байсан гэдгийг тухайн үеийнхэн бол сайн мэдэж байгаа хаа. За өнөрмө Даш Цэрэн нараас гадна Хайраг гаригийн нисдэг тавгаар Улаанбаатар хотын дээгүүр аялсан Өөр хангайн Мөнх Цэцэг гэдэг эмэгтэй байсан гин. Шүн болгон Хайраг гаригийнхан ирээд нөхрийнх нь өврөөс сугалж аваад үүрээр буцаагаад гэрт нь авчирдаг гэж ярьдаг ховдод амьдардаг нэгэн эмэгтэйч бас гарч ирсэн байна. За тэгээд Сонсголонгийн гүүрний дэргэд маш олон одоо хүмүүс нүхэн дотроос бужигналтаад гараад ирдэг гэсэн ийм цуу яриа гарснаас болоод бараг худалч хүнд хотоороо шахуу Сонсголонгийн гүүрний тэнд цуглаад одоо хүмүүсийг харахаар хүлээж байсан гэдэг. Түүнээс гадна өөр ертөнцийнхэнтэй 4 жудаа уулзаж гэрэлтсэн ногоон чулуу бэлгэнд авсан гэж ярьж байсан. Увсын нэг эмэгтэй гарч ирж байсан. Тэгээд бас зохиолч Дожоод орж Сэлэнгийн залуу Төмөр Баатар хоёрын алтан цөгцний дуйлан язуу хэл мэддэг цор ганц хүн болох болд гээд хүний ой тоймд одоо бараг багтахгүй үйл явдлууд араасаа цуварч гараад тэгээд тэр болгоныг нь бараг шахуу шинжлэх ухааны академийнханд нотолсон гэж иргэдэд хэлээд үндэсний телевизээр нь дамжуулаад хэвлэлээр шуураад төр засаг удирдлагууд нь тэр хүмүүстэй унаж тусаж бараг итгэж байсан нэг ёсондоо нэг тийм эмгэнэлтэй цаг үе байсан гэж хэлэхэд нэг хол зүрхгүй санагдсан. Одоо харин та бүхэндээ дээр дурдсан нөгөө алтан цогцны гэх хэргийн тухай өөрийнхөө олж чадсан мэдээллээс хүргэе. За алтан цогцны хэрэг бол анх 1990 онд тухайн үеийн сэтгүүлчдийн томоохон төлөөлөл манлайлал болсон зохиолч сэтгүүлч Дожоод оржгүй нэвтрүүлэг хийснээр олонний анхааралд орсон. За ер нь бол Дожоод оржгүй болохоор тэр цаг үедээ дуйлан шууган гаргахдаа нэлээд сайн. Ер нь бол байнгын л юм сонин содон нэвтрүүлэг хийдэг. Хийсэн нэвтрүүлэг болгоно нь одоо viral болдог, амтай болгон ярьдаг team сэтгүүлч байсан гэд энэ тэнд бол бичсэн байсан. Жишээлх юм бол алтан цогцны хэрэгээс гадна Москвад гэрийн хороонд орсон гэгддэг Юмжаагийн Цэдэнбал агсны гэрт нь очиод нэвтрүүлэг хийжсэн. Монголчуудын сэтгэл зүрхийг бас хөөрхөн хөдөлгөөд эмдэглүүлж байсан тухай хүмүүс бол мэдэх байх. Тэгээд бас Дожоод оржгүй болохоор нийслэл хүү, хүргэн хүү, Улаанбаатартайгаа миний аав гэх мэт одоо олон кино зохиол бичсэн хүү юм бэлээ. Харин алтан цогцны хэргийнхэн тухайд гэх юм бол 1990 оны 6 дугаар сард сэтгүүлч Дожоод оржгүйд Сэлэнг аймгийн иргэн Төмөр Баатар гэх хүнээс өөрт тохиолдсон одоо юр бусын гэхүүтэй ийм асуудлын тухай загтал ирсэн байгаа. Загтал бичсэн Төмөр Баатар гэх хүн болохоор 1967 онд төрсөн Улаанбаатар хотод амьдарч агаад Сэлэнг рүү илгээлтээр малчин болж очсон 23 настай эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг хүн байсан. Тэрээр загтал дээрээ бичгтээ Сэлэнг аймагт Бугалтайн голын хөвөөгөөр морьтой явж исэн чинь дэрэгд нь голын ирэг нураад тэгээ шороонд ороос нэг юм халт гялалзах шиг харагдсан. Тэгэхээр морьноосоо буугаад юу юм бол гэд очиод үтсэн чинь нэг төө тэгээд дээрээс нь мухар сөөм гэхээр одоо ойролцоогоор 30 орчим сантиметр юм уу тий ийм хэмжээтэй цэвэр алтан цогц шороон дунд хэвтэж байсан гэдэг. Тэгээд цогцыг дүрсэлж хэлэх юм бол эргэн тойрныхоо одоо гадаргуу амсар хэсгээрээ 12 жилийн дүрслэлтэй цогцны дотор талд нь луу харагддаг. Тэгээ луу нь ингээ хөдөлдөг гэх цогц байсан гэж ярьдаг. Тэгээд Төмөр Баатар цогцыг авангуудаа Улаанбаатарт авчираад зах дээр хүнд зарчихсан. Тэгээ удаагүй байж байтал Хайраг гаригийн хүн ирж уулзаад цогцөө буцааж авмаар байна гэд Төмөр Баатараас нэхэж эхэлсэн. Тэгээ байхгүй гэдгээ хэлсэн чинь хэрвээ олж өгөх юм бол чи баяжна. Бүр монголчууд тэр чихтэй баяжна. Хэрвээ олж өгөхгүй бол чиний амиар зогсохгүй танай Монгол улс чинь сүнэн гэж хэлсэн гисэн. Тэгэнгүүтээ тэр Хайраг гаригийн хүн нь Төмөр Баатарыг чи яралтай олж өг. Энэ удаад чамайг хөнгөн шийтгийгээд гараараа ингээд тогсон чинь Төмөр Баатар шууд юм ярьж чадхаа болчихсон гэж захаан дээрээ бичсэн байсан. Дээрээс нь Төмөр Баатарын хамаг биеэр нь нарийнхан тийм цагаан өнгөтэй зурааснууд тодроод гараад ирсэн. Мөн хөлн өвддөг болсон. Тэгээд дээрээс нь захаан дээрээ юу гэж бичсэн байсан бэ гэхээр шүн гэртээ унтж байгаа сэрэнгүүд тоон дээр нь 2 луу ирд суучаад тэгээд цогцөө нэхээд Дожоод оржгүй олон нийтэд нийтлээд цогц олж өгөхөд туслаач гэсэн ийм утгатай загтлыг илгээсэн байгаа. Дараагаар нь Төмөр Баатар хотод имжлүүлэхээр ирсэн байхдаа зохиолч
итгүүлч дожоод орж байгаатай дахин уулзсан бөгөөд дожоод оржгүй одоо сэлэнг яваад итгэсэндээ юм уу? Эсвэл одоо хүн итгэхийн аргагүй нэвтрүүлэг бэлдээ гэж бодсондоо ч юм уу мэдгүй энэ хошин шогийн яриаг нь үлгэж аваад улам бүр итгэл үнэмшилтэй болгоод нэвтрүүлэг бэлдээд үндэсний телевизээр цацсан байдаг. Тухайн нэвтрүүлгээс хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж итгэхэд хүргэсэн зүйл юу байсан бэ гэхээр Төмөрбаатарын нүүр нь бүр ингээд цус нүчтэйгөө хойлолтсон нэг юм хэсэг дүрс гардаг. Тэгээ үүнийг тайлбарлахдаа орой харанхууд хажуу айлдаа ороод гараад явж исэн чинь нөгөө хар гаргийн хүн нүрийг самардаад тэгээд цус нүчтэй нь хутгачихлаа гэсэн хэсэг байсан болохоор хүмүүс одоо бүр илүү итгээд улс даяараа шахуу одоо алтан цогцыг нь хайж байсан гэгддэг. Үндэсний телевизээр цацагдчихсэн гэхээр нөгөө алтан сан хөмрөгээ байдаг шүү дээ. Тэрэнд нь одоо хүртэл энэ дүрс байдаг л ах та гэж бодсон. Одоо нэвтрүүлэг энтрийг нь гаргах юм бол бас сонирхолтой хүмүүс нэлийн үзэх юм шиг санагдчихсэн. Миний хувьд болохоор 1991 оны 1 сарын 17-нд сонирдуулга гэх сонинд сэтгүүлч дожоод орж гуайн өгсөн ярилцлагыг олсон. Тэгээд тэндээс их сурвалж аваад та бүхэнд ярьж байгаа. Энд сонингийн зургийг бас оруулаад өгсөн байгаа. За ингээд баг улсаараа алтан цогц хаагаад үзэж хардаг хүмүүс хүртэл гарч ирсэн. Цогцыг 6000 км-ийн зайд байгаа халахын уран дархнууд 10 гаруй жил одоо хоорондоо дамжуулж уралсан монголчуудын бараг амь насыг одоо тээж дааж байгаа ид шидтэй цогц гих мэтэр хүмүүсийн дунд яригдах болсон гинэ. Гэхдээ энэ бүх зүйлийг бүхэлдээ хий хоосон зөвхөн Төмөрбаатар санаанаасаа зохиосон цуурхал болохыг Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын одоо тухайн үеийнхэн засаг дарга болон албаны хүмүүс хэвлэл мэдээллээр удаа дараа мэдгдсэн боловч олон нийт бол бодит үнэнд итгэхийг хүсээгүй. Эсвэл одоо дожоод орж байгаа шиг олонний танил хайр хүндэтгэл хүлээсэн хүн энэ бол үнэ ингээд яриад нэвтрүүлэг бэлтгээд гаргацсан байсан болохоор ч тэр юм уу одоо үнэнд итгэхийг хүсэхгүй муухраар Төмөрбаатарт итгэсэн хിവэрэ байсан байгаамаа. Тэгээ эцэст нь болохоор цогцсон ч олдохгүй байсараагаад Төмөрбаатар худал мэдээлэл тараас нь илрээд ял идэлсэн гэсэн мэдээлэл байсан. Гэтэ яг хэдэн сарын хэдэнд ямар ял авсан тухай нь бол тоочны баримтыг бол би олж чадсангүй. Нилийн олон жилийн өмнөх асуудал болохоор одоо интернетээс юм олцсангүй. Харин дожоод оржгүй болохоор энэ талаар бараг юм яриаггүй тэгээд таагчиг болсон гэж хид хідэн их сурвалжууд дээр дурдсан байна. За тэгээд 1990-ад оноос жаахан наашлах юм бол 2012 оны 12 сарын 21-нд дэлхийн сүүрэн гэсэн зөгнөлт гарч бараг дэлхийд даяараа итгэх нэг нь итгэж байсан бол монголчуудыг энэ цуу яриа таамаглалд итгүүлэх болсон томоохон хүч болохоор та бүхний мэдэж байгаачлан Орифлемийн оюун гэрэл гэх эмэгтэй байсан. За тэрээр мэдээллийн хэрэгслээр би монголчуудаа дэлхийн мөхлийн талаар сүүлчийн удаа сануулж байна гэх зэргээр мэдээлэл тарааж лекц уншиж байсан. Хүмүүс ч гэсэн Орифлемийн оюун гэрэлд итгэж байсны томоохон жишээ гэх юм бол тухайн 12 сарын 21-ний Баасан гарагт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал бол эрс багассан. Худалдааны төвүүд лангуунууд хаалттай байсан бөгөөд хэд хоногийн өмнөөс лааш үдэнзний үн бол тэнгэрт хадаад тэгээд Монгол гэр ховорцсон байдаг. Ер нь л ингээл дээр дооргуу том жижиггүй итгэж байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. Тэгээ 12 сарын 21-нд угаасаа дэлхийс төнөөгүй учраас Орифлемийн оюун гэрэл гэх хүний талаар мэдээллүүд бол араасаа гарч эхэлсэн. Зарим мэдээллийн их сурвалжууд дээр дурдсанаар тэрээр Монгол гэрийн мод үйлдвэрлэдэг жижиг дунд бизнестэй байсан бөгөөд бизнесийнхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд одоо монголчуудад зориуд апокалипс болно гэсэн мэдээллийг сэвээд зөвхөн Монгол гэртэл байгаа хүмүүс 12 сарын 21-нд эсэн мэнд үлднэ гэж ярьсан гэж хид хідэн мэдээллийн их сурвалжууд дээр дурдсан байна. За дараагаар нь бол одоо цөмөрөө угаасаа иймэрхүү тэнэглэл гэхүү иймэрхүү асуудлуудыг ярьж байгаа болохоор үлдээж болохгүй. Одоо энэ хүмүүсийн хамгийн том төлөөлөл бөгөөд хамгийн ойрын сенсацаагаа бараг л бүгд мэдж байгаа байх. Бурхнаар бөөлждөг эмэгтэйгийн тухай хэрэг байгаа. Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн 21 настай Вандам Багсрын мөнгөн чимэг гэх эмэгтэй 2011 оноос эхлэн өөрийнхөө биеийн бүхий л гарч болох нүх сүвээрээ 2000 ширхэг чулуу гаргаж эхэлсэн гэсэн мэдээлэл задарсан. За түүнээс гарсан чулуунуудын хамгийн том нь 9 кг 700 г жинтэй чулуу бөгөөд үүнийгээ бүр шээснийхаа сүвээр гаргасан гэх мэдээллийг олон нийтэд тараасан байдаг.
байдаг. Түүний аав Вандан Багсар охиныхоо энэхүү ёр бусын гих одоо энэ байдлыг сумынхаа захиргаа болон Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын дарга за тэгээд одоо нутгаас нь тухайн үед сонгогдчиход байсан улсын хурлын гишүүн Гундалайд хүртэл мэдгдсэн ч гэсэн түүний өөрийнх нь хэлж байгаагаар эдгээр хүмүүс бол бодит байдлаас зайлс хийж уулзахыг хүсэхгүй байна гэж ярьсан байдаг. Мөн цаашлаад Улаанбаатар хотод ирж нөгөө л шинжлэх ухааны актын болон эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж болсон явдлаа тайлбарлахад тэдний зүгээс мөнгөн чимгийн биеийг бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамруулж өгсөн. Гэхдээ өөр тайлбар мэдээллийг бол олон нийтэд гаргаагүй. Тэгээд удалгүй 2012 оны 10 сарын 28-нд Хөвсгөл аймгийн Галт сумандаа ирээд мөнгөн чимээг 20 гаруй бурхан биенээсээ гаргасан гэдэг мэдээлэл бол тухайн үед явж байсан. За тэрч бүх хэл мөнгөн чимэг чинь бүр өөрийн гэсэн бусад хин нэгнийг мэдэхгүй ян зүсэг гих одоо тусдаа бичиг үсэгтэй болсон байдаг. Найдлангоос мэдгдсэн. Тэрнээс өмнө олж чулуу гардсан тийм үү? Тий. Тэгэл эхлээд гарахтаа ихэр гарч байсан. Тийм. Тэгээ хоёроо гарсан. Бурхан тийм ээ. Тийм борхон. Тэр өөрт нь ямар нэгэн завьр, ямар нэгэн одоо шинжлэх мэдгдэх юм уу? Мэдгдэн. Яг тэр өглөө мэдгдсэн. Тэгээд хэлсэн. Өөрийн гэсэн бичигтэй болсон, үсгтэй болсон гэж яриад байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ янз гэж ярьдаг. Тэгээд бол тий. Дээр үед янз үсэг тэгээд нөгөө дээд нөгөө өвөг тийм овог тэдний ном гэж тэгдэг. Янз үсэг. Зөв янз үсэг тийм. Тий. Энийг хин нэгэн зааж өгсөн өөртөө ч. Зааж өгөөгүй би өөрөө л. За тухайн үед бол хүмүүс угаасаа чихээрээ сонсоод итгэхгүй. Заавал нүдэрээ одоо үзчихэж л итгэнэ гэд Хөвсгөл аймаг руу, Галт сум руу мөнгөн чимгийн гэрлүүд зорж очих хүмүүсийн цуваа бол тасархаа болсон. Түүнийг бурхан гаргахыг нь харсан гэх хүмүүс мэдээлэл ярилцлага өгснөөр улам бүр хүмүүсийн сониуч байдлыг нь татаж байсан. Байгаад эхний мөнгөн зоос 23 цаг 30 минутанд гарч улмаар дахин хүлээсний эцэс шөнийн тэг 1 цаг 35 минутанд амнаас нь салсдаг зүйл гарч байснаа хий огуулан бурхны толгой цухиж улмаар 5 минутын дараа гэхэд бурхан мэндэлж ээж намайг цагаан шүхэр гэдэг хэмээн нэрээ шивнснээр бидэнд энэ бурхны нэр цагаан шүхэр гэж мөнгөн чимэг хэлснийг номын багш Орсоогой цагаан шүхэрт бурхан мөн болохыг нь тайлсан юм а. За тэгээд нэг удалгүй тэдэнд бурхан одоо худалдаж борлуулсан хүн ил гарч ирж мэдээлэл өгснөөр Вандан Багсар болон түүний охин бурхан төрүүлдэг гих мөнгөн чимээг тэгээд бас мөнгөн чимгийн нөхөр гих хүмүүсийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хилцээс бусдыг хуурам эхлэхийг завдсан гих үндслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл байсан ч гэсэн прокурор дээр одоо хэрэг нь явж очоод хин нэгэнд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэсэн үндслэлээр хэргийг нь хаасан гэсэн мэдээлэл бас гарсан байна. За тийм миний таамагласнаар гэх юм бол мөнгөн чимээг болон түүний аав нь одоо энэ харуулж байгаа зураг дээр байгаа хүнээс санаа авсан байх гэж бодоод байгаа. Бас хамгийн ихэнд дурддагцсан өнөрмөөгөө санаа авсан юм шиг харагдсан. Энэ зураг дээр байгаа хүнийг үргэлжлүүлээд ярий. За энэ хүний нэр нь болохоор Болт. Тэрээр өөрөөс нь өөр хинч мэдэхгүй Язуу гэх хэл зохиосон. Харин мөнгөн чимээг болохоор Янз гэх хэл зохиосон байгаа. За Болт гэх хүн болохоор өөрийгөө суудлаас 20 метрийн өндөрт хөөрдөг чулууг алт болгодог гэх мэтээр хевлэлээр нэг шуугж байсан. За тэгээд цаашлаад тэрээр утасны цаанаас хараал чатаг арилгадаг, архитарснаас гаргадаг, ирээдүйн хувь заяаг нь мэрэглээд үнэн зөв айлтдаг байсан гэж өөрийгөө ярьдаг бөгөөд түүнийг шүтэн биширдэг хүмүүс тийм ч цөөхөн байгаагүй. Бүр багшаа гэд хүндэлдэг хүмүүс одоо хүртэл байдаг гэж бичсэн байсан. Түүнд үзүүлэхээр гэрийнх нь гадаа нилээн урт дараалал үүсдэг байсан юм байна. За энэ Болт гэдэг хүний гэр нь болохоор Яармгийн 60 дугаар сургуулийн хажууд байдаг байсан гэсэн. Тэгээд лам жимшиг нэг тийм сонин хувцастай дандаа тэр хаваар бол явж идэг байсан гэсэн. Тэгээд 2000-аад оны ихэнх үед хашаандаа нэг тийм үсэрдэг тоглоом тавьчихсан. Тэр хавийн хүүхдүүдийг тоглоулдаг байсан гэд одоо Яармгийнхан бол андадгүй юм байлээ. Хамгийн эвгүй нь энэ хүн чинь өөрийгөө их дунд баг тус бүр 33 буюу нийтдээ 99 хатантай одоо их нэртэй гэж яриад тэгээ баахан эмэгтэй хүний зураг хийцэн альбом энтер гаргаж ирээд хүмүүст үзүүлээд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Сонинд хүртэл зар хэвлүүлжсэн
гэсэн одоо та бүхэнд нэг сонидор гаргаж ирсэн зарыг харуулж гин. 18-аас 21 насны охид залуусыг сургагч багшаар авна. Хад чулууг алт болгоно. Нисдэг йог энтер гэсэн байгаа. Тэгээд Болт гэдэг хүн болохоор бүр 1987 онд язуу хэлээ зохиосон бөгөөд энэ хэл нь сурах бичээг, ярианы дэвтэр, тойл бичээг тэгээ бүр орчуулгын програмтай гэсэн. Тэгээ өөрийнх нь хэлж байгаагаар болохоор цаашдаа Аз ТV-ийн олон улсын хэл болох учиртай юм гинэ. Язуу хэлээрээ Гамлет жүжигийг тэгээд бас Монголын нууц товчоог бол орчуулж бичсэн гэж өөрийгөө хэлжээ. Тэгээд олон улсын язуу хэлний их хурлыг 2002 оны 6 сарын 24-нд Бүгд найрамдах Хятад ард улсын Хянан мужийн Шинжаан хотод зохион байгуулсан. Тэгээ Болт гэх хүн одоо энэ Хятадд болсон язуу хэлний их хуралд оролцохдоо язуу хэлтэнд зориулсан Яку мөнгөн тэмдэгт гэдэг сэдвээр илтгэл тавьсан гэж ярьж байсан. Тэгээ би энэ мэдээллүүдийг энэ хаанаас аваад байна вэ гэхээр 2018 онд Болт гэдэг хүн өөрөө Facebook нээжсэн юм бэлээ. Тэгээд Монголын язуу хэл судлалын Актем гэдэг нэртэй Facebook пэйж нь бол байдгийн бэлээ. Гэхдээ 2018 оныхон 3 дугаар сараас хойш бол огт пост оруулаагүй байсан. Тэгээ над чиг жаахан сталкер зантай хүмүүс байх юм бол энэ пэйж рүү н ороод үзэхгүй юу? Язуу хэлийг дэлгэрүүлэх бизнес төлөвлөгөө энтер гэсэн нэлийн ийм урт пост бол байн оруулсан байна лээ. Гэхдээ одоо л энэ хүн яг амьд мэнд байдаггүй үгүй юу гэдэг талаар нь тодорхой мэдээлэл олж чадаагүй байгаа. За тэгээд өнөөдөр 2025 он болоод техник технологи хөгжөөд 21-р зуун аль хэдийн гарчаад байхад энэ мэт зүйлс итгээд өөрийн амьдрал цаг хугацаа мөнгө санхүүгээрээ хохирж байгаа хүмүүс бол тасрахгүй буурахгүй байна. Ер нь бол ирэлт байгаа цагт бол нийлүүлэлт байдаг гэсэн зах зээлийн энгийн ойлголтын дагуу хүмүүс альва асуудлыг одоо суур шалтгааныг нь олж өөрийн гараар алдаагаа засах гэхээс илүүтэй хин нэгэн мэрэгэн түргэн хүнд итгэх, амьдралаа даатгах хандлага байсаар ах юм бол ийм төрлийн хүмүүсийн зайлшгүй их бол тасрахгүй байх гэж бодож байна. За ингээд та бүхэндээ монголчуудыг нэгэн цаг үед итгүүлж байсан магадгүй зарим нэгэн сэтгцийн асуудалтай юм уу, эсвэл зарим нэг нь хит залжин юм уу гэж хэлж болохоор хит хитэн хүний түүхээс бэлтгэж та бүхэндээ хүргэлээ. Тэнээр та бүхэн эдгээр үйл явдал болж байх цаг үед нийгэм одоо эдгээр хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бэ? Та бүхэн юу гэж сонсож байсан бэ те? Өөрсдийнхөө мэдэх сонин содон зүйлсээч мөн доор комент хэсэг дээр бичиж хуваалцаарай. Ингээд өнөөдрийн дугаараа дуусгая. Та бүхэндээ баярлалаа. Мөн сувагтаа лайк болон subscribe тавьчаад дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.